Намд бүр үнэхээр талархлаа илэрхийлмээр байна. Овоо штэ. Сөрөг хүчин шиг ажиллаад тий. Ер нь бол тийхэн зүйтэй штэ. Одоо бид нар хэдий болтол ингээд хүний аймнаас алдагдаад байхад тий хариуцлага тооцохгүй толгойг нь илээд ингээд яваад байгаа учраас дараагийн одоо тэр ажил албан тушаалд гарч ирж байгаа хүн шат одоо бүхэнд тий одоо хяналт хариуцлагыг удирдах хариуцаж явж чадахгүй юм гэсэн л илэрэл штэ. Өмнө нь ийм асуудал гарч исэн. Мөн л гарч л байсан. Маш олон гарч байсан. Тэгээ энэ хүн гарч ирээд үнэхээр шинжлээд те үнэхээр хяналтыг сайжруулад үнэхээр нэгш одоо эр цэргийн одоо амнаас сохирол бүтээл эрүүл мэндийн одоо гарцгүйгээр энэ зүйлийг одоо бүтээн байгуулах те ийм ажлыг хийх ёстой шүү дээ. Гэтэл хүн үхсний дараа хүний амнаас ирсний дараа одоо бид нар ийм одоо арга хэмжээг авах гэж байна. Одоо бид нар ийм өөрөг чиглэл өглөө гэж сууж идэх нь өөрөө ажлаа хаанаас эхлээд хийгээд байгаа юм бэ? Эхлээд өөрөө энэ ажилдаа гарахтаа маш хурдан энэ ажил дээр гарч болзошгүй те хамгийн гол нь эрдэнэ хүний амнаас үсттэй. Тэгэхээр эрдэнэ хүний амнастай холбоотой урд нь ямар гашуун туршлагууд байсан те эндээс хамгийн түрүүнд яаж эрсдэлээс хамгаалахын гэдэг тал дээр арга хэмжээ авч ажиллаагүй энэ одоо хариуцлага хүлээх ёстой. Би арай арчилсан намд үнэхээр талархал илэрхийлмээр байна. Тэгээ баярлалаа. Сөрөг хүчнийхээ ажлыг те одоо бас санаж сэдэж хийж агаад. За тэгээд одоо салбарын сайдаа ер нь энэ засгийн газрын тэргүүн би бүр үнэхээр гайхаж байна. Одоо та бүхэн мэдж байгаа шүү дээ. Энэ салбарын одоо энэ засгийн газрын одоо салбарын сайдууд өчнөө олон одоо авилгын те одоо хариуцлагын маш олон асуудалд одоо нэр холбогдож штэ. Гэтэл бүгдийн миний ерөнхий сайдын бүрийн эрхээ гэд бүгдийг хамгаалаад хаацаалаад те улсын хурлын гишүүд одоо хяналт хариуцлага шаардлага нэгж байгаа улсын хурлын гишүүдийг одоо субъектив одоо хандаад те ингэж байж байгаа үстэй. Тэгэхээр энэ учрал сайд өөрөө ингэж те салбарынхаа энэ одоо авилгад албан тушаалын хэрэгт нэр холбогдсон хариуцлагагүй ажилласан те за энэ хүмүүст хариуцлага тоож чадахгүй бол өөрөө буухан зүйл. Арчилсан намаас 42 гишүүн гарын үсэг дурсан гэж хэлсэн. Таны гарын үсэг зургийг үл зурна штэ зурна. За ер нь яг энэ засгийн газрын асуудал дээр ер нь яг одоогийн засгийн газар хэр ажиллаж байгаа гэж та бодож байна. Магадгүй одоо хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын дараа нь одоо цаашид бас ийм ажил хэрэгжүүлээсэй гэж бодож байгаа зүйл. За ер нь бол би одоо жоохон харамсалтай байгаа. Учрлыг бол учрал ерөнхий сайдыг залуу хүний хувьд бол бас маш шинээр сэтгээд зоригтой те одоо дөрвтэй бас үйл ажиллагаа хийчих болов гэж харсан. Харамсалтай нь ер нь улс орны хүрээнд харж одоо хэрэгжүүлж байгаа ер нь энэ улсыг бүтэн том зураглаар нь харж байгаа ажил бол бараг байхгүй ах шиг байна гэж харж байна. Одоо ямар сандал айлын одоо зурагт тасаалттай байгаа асуудал руу хүртэл орж штэ те. Тэгэхээр зэрэг хотын даргын ажил руу орсон. За одоо маш олон ер нь бол энэ хүн чинь энэ улс орны хаана ямар асуудал тулгамдаад байна тэрийг том зургаар хараад салбар яамдуудаа чиглэл өгөөд тэр яамдынхан сайд нар нь одоо үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд өнөөдөр үр дүнгээ одоо хэмжих хэмжээний биш гэсэн өөрчлөлтийг хэмжих одоо ийм одоо нөхцөл байдалтай байх хэрэгтэй байсан. Харамсалтай нь бол тийм юм харагдахгүй. Тэгэхээр зэрэг одоо ингээд айл гэртэж тоглож байгаа юм шиг ингээд нэг үеийн нэг дараагийн цүнхчдийг нь гаргаж ирээл те одоо ингээд засаг төр болгоод тоглож яадаг ийм байдлыг бол бас болмоор байна. Үнэхээр одоо хийж чадна гэд гарч ирсэн юм бол хариуцлагатай ажилламаар байна. Хамгийн гол нь одоо ялангуяа хүний амнаас эрсдэж болох үс салбарынхаа сайд нарт хариуцлагатай тий урьдчилан тооцоолоод дөрвтэй арга хэмжээ аваад одоо нойр хоолгүй ёстой зүтгэж чадах тийм хүмүүсийг болох хэрэгтэй. Тэгж чадахгүй бол одоо кабинетээр буухан зөв.